Бүс нутгийн эдийн засаг, дээд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Алтай бидний нийтийн гэр олон улсын зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг батлах, олон улсын зохицуулах зөвлөлийн ээлжит даргалагч тал болон 2019 оны ажлын хурлыг зохион байгуулах газрыг тогтоох зорилгоор энэхүү хуралдааныг 6 дугаар сарын 7-ноос 9-ний хооронд зохион байгуулж байна. За тэгэхээр Алтай бидний нийтийн гэр олон улсын зохицуулах зөвлөл одоогоос 15 жилийн өмнө байгуулагчсан. Энэ байгууллага маань одоо энэ Алтан улсыг тойрсон Монгол, Бүгд найрамдах Хятад улс, Казахстан, Оросын холбооны улсын одоо Алтан хязгаар, Бүгд найрамдах уулын Алтан улс гэдэг энэ олон субъектууд одоо нэгдэж байгуулсан байдаг. Тэгээ энэ хурал маань одоо ээлжиж болдог. За энэ жилийн 15 дахь хурал бол манай Ховд аймаг буюу Баруун Мөсийн одоо тулгуур төвд болж байгаагаар бас онцлогтой байна. За энэхүү хурал бол бид нар бас бүтэн жилийн өмнөөс бэлдсэн. За энэхүү арга хэмжээнд Оросын холбооны улсын Алтан хязгаар, уулын Бүгд найрамдах улсын одоо засгийн газрын тэргүүн, за мөн Бүгд найрамдах Хятад ард улсын зочид, Казахстан улсын зочид ингээд одоо 4 улсын одоо 40 гаруй хүн одоо хүрэлцэн гэж оролцож байна. За энэхүү арга хэмжээ бол нэлээд өндөр хэмжээнд болдог, удирдлагууд нь ирдэг. Тийм учраас одоо бүс нутгийн цаашдын одоо хөгжил, эдийн засгийн одоо нөхцөл боломжийн талаар бас нэлээд сайн ярьдгаар онцлогтой. Хуралдааны хүрээнд Ховд аймгийн засаг дарга Баруун Мөсийн зөвлөлийн дарга галсан дондог Ховд аймгийн эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьж, дэд бүтэц аялал жуулчлал үйлдвэрлэл үйлчилгээ, хөлийн бомб дэх тулгамдж буй зарим саад бэрхшээлийн талаар хамтран ажиллах саналыг уламжлалаа. Тодорхойлбол бүс нутгийн аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдэд хамтарч оролцох, нэгнийгээ дэмжиж байх, хөлийн бомбуудын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэд жуулчдад түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хил дээр виз олгодог байх, босоодын хэлгийн автоцамын ашиглалт, логистикийн төв байгуулах талаар хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, Ховд өрөөмч хот, Баян үлгийн Астана гэх мэт чиглэлд олон улсын нислэгийн шугам нээж тууштай ажилуулах, хүнс хөдөө аж ахуйн салбар, газар тариалан болон мал аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий болгох, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, эмч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах, бүс нутгийн ихтэй сургуулиудын хооронд багш оюутан солилцох хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм а. Хамгийн гол нь бол одоо энэ бүс нутгийг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлэх. Одоо Алтан энэ улсыг тойрсон нийт 25 сая хүн одоо амьдардаг ийм бүс нутаг байгаа. Тэгээ энэ дээр бол бид нэр аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхай, за мөн одоо газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн үйлдвэр бүтээгдэхүүнийг одоо солилцох, экспортыг нэмэгдүүлэх. За автоцамын хувьд бол одоо манай аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа энэ Г4 зам маань 9 сарын 1-нд ашиглалтанд орно. Тэгээ энэ зам ашиглалтанд орсноор бас нэлээд одоо хөдөлгөөн нэмэгдэх байх. Ингээд жинхэнэ утгаараа одоо энэ 3 улсын холбоосон энэ зам мөн Казахстаныг одоо цаашдаа бас Оросын холбооны улсаар дамжиж холбогдохоор яригдж байгаа юм байна. Тэгээ энэ бүх одоо бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлал, автотээвэр, тээвэр логистикийн төвүүд байгуулагдах юм бүрэн боломж бүрдэх юм а. За түүнээс гадна бас бүс нутгийнхаа төвшөнд онгоцны одоо бас аяллыг одоо нэмэгдүүлэх энэ чиглэлийн зүйлүүдийг бас ярьж байгаа. Үүнээс гадна Алтай бидний нийтийн гэр олон улсын зохицуулах зөвлөлийн 2017-оос 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлан болон хамтын үзэл баримтлалын уялдаа холбоог 2025 он хүртэл зохицуулах тухай, Их Алтай бүс нутгийн эдийн засгийн зөвлөл байгуулах тухай, Алтан улс хил дамнсан аялал жуулчлалын маршрутын тухай, хил дамнсан Алтай олон улсын сайтын үйл ажиллагааг сайжруулах тухай хэлэлцэж, харилцан санал солилцлоо.